За монголчуудаа эрдэмтчүүдэд шинэ өдрийн мэнд хүргэе. За миний би ээлжил ууланд алхдаг юм одоо хийгээл явж байна да. За тэгээд хэд хэдэн хэлэх зүйл байна. За энэ ч болохоор ямар нэгэн иргэнийг болон албан тушаалтныг, төр засгийг, төрийн байгууллагуудыг, орон нутгийн удирдлагуудыг бол буруутгаж шүүмжлэх гэсэнгүү зүгээр бодит үннийг бодит амьдрал дээр яг юу болоод байгаа талаар нэг хэдэн үг хэлье гэсэн. За тэр нь юу гэхээр юу гэж байна? За нэгдүгээр асуудал. За Орхон аймагт хийж байгаа маш олон бүтээн байгуулалт байж байна. Бүтээн байгуулалт үүдэг. За энэ бүтээн байгуулалтыг бол ерөнхийдөө Хорих ангид хоригдож байгаа би Орхон аймаг дэх 437 дугаар нээлттэй Хорих ангид хоригдож байгаа хоригдлууд бол хийсэн байдаг юм байлээ. Энийг яагаад би онцолж хэлж байгаа нөхөр нэг жишээг онцолж хэлнэ. За нэлээдэн жилийн өмнө эрүүл мэндийг дэмжих зорилгоор аймагаас бодлого гаргаад хөрөнгө мөнгөний батлаад, төсвийн батлаад Баянөндөр уулын билээс аршаанаас орой хүртэл одоо явгууны зам тавьсан байдаг. За энэ явгууны зам тавихад бол өөрөө аймаг орон нутгаас хийж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил бүр өөрсдөө төсөв төртөг бүх юм тооцогдсон байдаг. Одоо жишээ нь ажиллах хүчний зардал гэж тооцсон байдаг. За материалын зардлын тэр юм тооцохгүй. Ажиллах хүчний зардал гэж тооцсон байдаг. За тухайн одоо Баянөндөр уулын аршаанаас Баянөндөр уулын орой антийн хүртэл одоо явсан замыг тус Хорих ангийн хоригдлуудаар хийлгэсэн байдаг юм байна лээ. За инхээр би энэ чи юу хэлэх гээд нэхэр манад нэг юм байгаад нь аймаг орон нутгаас яг нөгөө зах зээлийн ханшаар тооцсон төсөв төртөг цалингийн одоо тооцоотой холбоотой ажлуудыг хийдэг. Энийг болохоор тухайн одоо ажил авсан хүмүүс болохоор хоригдлуудаар хийлгдэг. За ингээд юу гэж нэхэр энэ чи ийм нуглаа гарч иж байгаа байхгүй юу? Одоо нөгөө ажиллах хүчний мөлжлөгөөс гарсан ашиг. За аймагаас бол одоо юу гэдгийг хоригдлуудаар хийж байгаа ажил өөрөө айгүй хямд үнэлгээтэй байдаг юм байлээ. За тэгэхээр аймагаас хоригдлоор хийлгэх одоо хоригдлуудад олгодог өдрийн буюу цагийн тооцоогоор бодож тухайн бүтээн байгуулалт хийж байгаа ажлын цалингийн зардлыг тооцдоггүй, бүтнээр тооцдог. За тэгэхээр хүмүүс яаж нөхөр ажил аваад чадамжгүй компаниуд, боловсруучны нөөцгүй, тоног төхөөрөмж нөөцгүй хүмүүс ажил авангуудаа хоригдлуудаар хийлгдэг. Энгууд цалингийн зардал дээр нуглаа ашиг гарч идэг. Ингээд иймэрхүү зүйлүүд дээр одоо нэг ашиг олдог хүмүүс бол манай аймагт бол нилээдгүй байх шиг байна. Ер нь бол одоо нэр усыг нь хилээд өгөхгүй. За тэгэхээр Баянөндөр уулын зам дээр юу гарсан бэхээр нэгдүгээр талаар технологи алдаа, стандартын алдаа. Хүний өөрийн яг бүр шинжлэх ухааны үндэслэлтэй алхамтын одоо тооцоо байдаг. Баянөндөр уул руу тавьсан тэр зам бол өөрөө алхамтын тооцоо өстө юу ч байхгүй. За тэгээд өөрөө зам барих одоо тэр явгууны замыг барихтаа эвдчихсэн. Орчныг нэвдээд шороонд бүгдийг овоолоод хажууд найцсан. Энэ яг олон жилийн явцад болоо ингээд яг нуурж ураад явж байна. Нэг шатан дээр алхахын тулд хоёр наан одоо яг бүтэн алхаж болдог. Доор нэг 2 3 гიშж нөгөө шатан дээр гიშж ингэж явдаг. Ийм учраас яг хажуу талаар дандаа явгууны жим гарсан байж байгаа. За нөгөө түрүү Сархиа уулын дэшиг одоо эрдэмтчүүдийн хэлж мэд занснаар болохоор Хемрийн овоо гэж байгаа. Хемрийн овоо руу тавьсан зам болохоор бос зөв зам тавьж дэмжиж байгаа уул руу одоо алхалтын замууд, явгууны зам, эрүүл мэндийн замуудыг хийж байгаа зөв. Гэхдээ бос нөгөө нэг энэ дээр технологи алдаа гарч ирсэн. Бас л нөгөө нэг алхамтын шинжлэх ухааны үндэслэлтэй, эрүүл мэндийн үндэслэлтэй нөгөө нэг технологи босч өрчөгдөж гисэн. За иймэрхүү байдлууд байгаа. Хоёрдугаар асуудал гэх юм бол Орхон аймгийн хэмжээнд болохоор одоо Динж баг руу одоо агаараар явж байгаа шилэн кабелүүдийг газар доогоор буулгах ажил хийгдсэн зөв дэмжиж байна. Маш зөв ажил. Гэхдээ манайхан нэг юм хийхээр нөгөө юм эвдчихэд нэг юм гаж зуршил бий болчихсон байна. Заавчгүй эвдэх ёстой юм шиг. За тэрний юу хэлэх гээд нэг яг Динж руу гардаг аюулгүй дөрвөөс урагшаага гүүрний наадлан цаатлаар нэг сэтлээ хийсэн байсан. Замыг ингээ хөндлөн сэтлээд ингээ кабелийг буулсан байж уул нь минийхээ хэрвээ бий байсан бол тийм үү. Тэр дээргүй доогоор нь явж байгаа нэг усны нэг юу шүү дээ, гүүрөө шүү дээ. Гүүрээр одоо битүү том бүдүүн хамгаалтын турбай гэх тэрэн дондор гүйлээд явсан бол адаглаад энэ зам эвдэрэхгүй байсан. За яг зам эвдээд хийж болж байна. Гэхдээ хамгийн гол энэ замыг засах хэрэгтэй байна. Одоо ингээл явахаар тас буугаад яг асфальтыг нөтөнд зүсээд авчихаар тас буугаад ингээл нэг ийм юм байгаад байна. За яг ийм юм болохоор 5 дугаар микрийн одоо тэр юуны 5 дугаар микроос хороол руу өсөх замд байдаг. Одоо яг тэр уул зүрийн хойдл уртал тэр хоёулын дээр босон тасархаа. Энийг хэдийн нөхсөн бол нөөдөө суугаад ингээ орчихсон. За эмнэлгийн одоо хашаан дотор байж байна. Халдвартын эмнэлгийн урталт одоо энэ зам тасарсан, энэ засаагүй байж байна. За эмнэлгийн наадлах хашаанаас гадна одоо уурхаа чи нэгдүгээр орол руу явход байдаг зам байж байна. Ингээ гих мэтчлэн маш олон тасархаа замууд байгаа даа. Бүтээн байгуулалтын ажил хийдэг. Буцаад нөгөө замаа засдаггүй. За ингээд нөгөө машин явахаар тас буугаад ингээд энэ асуудлуудыг яаралтай шийдэх хэрэгтэй байгаад байна. Ажил хийхдээ нэг ажлыг хийхээр удаа болгож ингээ болтгоо байгаа.
Жишээ нь одоо энэ Бэби парк гэдэг чинь Солонгосын хөрөнгө оруулалтаа мундаг гоё юм барьсан. Одоо наатал ингээ будаа. Эрдэнтэн багш нарын тарьсан мод одоо ингээд байхгүй ингээ будаа болоо явж байна. За дараагийн нэг асуудал юу вэ гэх юм бол одоо мод тарих мод тарьж байгаа ажлыг миний бүү тэр бом үндэсний хөтөлбөрийг бол үнэхээр дэмжиж байгаа. За тийм мод тарихад нэг асуудал байгаад байна. Наадмын талбай өөрөө болохоор битүүр мод бус спортын одоо эрүүл мэндийн чиглэлээр юмуд хийх хэрэгтэй гэж миний хувьд бол хатуу байр суурьтай байдаг. За ингээд одоо яг та бүхэн одоо хэлэхээр сайн санах баг. Эстионы уртлын ингэр байгаад дээ шүү дээ. Ингэрийн за дээд хэсгээр нь бол мод тарьсан. Сая 5 сард. За ингээд сая 10 сард мод тарихдаа бүр доошоо бэлрүүн буулгаад Эстион руу тулгаад ингээд мод тарьчихсан. За ингээд энэ юу болдог гэхээр наадам болдог тийм баяр наадам, хүүхдийн баяр, тэмцээн уралд бүх юм болоход энэ ингэр дээгүүр өөрөөсөө эрдэнтийн иргэд ч нөгөө майхан саваа бариад мах шөлөө шарж идээд наадмаа үзэн ингээд наадам жоолон ингээд яадаг. Тэгэхээр энэ чинь одоо мод тариулчлаа сая 10 сард. Одоо хаана хэн төлөвлөсөн бол мэдэхгүй. Гэхдээ шүүмжилж байгаа ш. Энэ нэг төлөвлөлтийн болсны доголдолууд байгаа. Одоо энэ мод юу болох вэ гэх юм бол ерөнхийдөө бол ургах магадлал эсэлтэлтэй. Бүлэг тамаарна. Яагаад гэхээр наадам болно. Иргэд майхан саваа бариад яг л нүүдний иргэдийн амарддаг, явдаг ингээд хөл дагуу ингээд мод тариад ингээд ажиллаа. Энэ хайрын болох үү гэдэг. За энийг онцолж хэлж байгаа одоо яг миний зогсож байгаа энэ хэсэг. Энэ мод болохоор яг социализмын үед болохоор төлөвлөлтийн мод тарих төлөвлөлтийг хийгээд яг модыг ингэж тарьдаг. Игнэг ингээд. Ингэж жагсан нь хятадын цэргүүчиг жагсчихсан ингээд. Ингээд уулын өнүүд нь усны хаялга ус хураагуур юм хийж байгаа дандаа ингэр бэлдэр ингэж. Тэгэхгүй яг халцгаа газраар тариад идэг ийм асуудлууд байгаад нь. За энэ нэг тод жишээ гэх юм юу гэх юм бол бүрэн бүсдийн овон дээр 1000 орчим модыг Бат Эрдэнэ буюу ББ байгаль орчны сайдын санаачлагаар ингээд нөхөр хөрөнгөний гаргаад модны суулгатан гаргаад ингээд тарьсан байдаг. Энэ мод юу гэсэн бэ? Тухайн үед бол миний бие хэлжсэн өөрт нь. Энд чинь яг улаан цагаан одоо хэрвээ мод ургаж болох байсан бол байгаль өөрөө ургуулсан байгаа. Бид нар цөлд мод тариаг учраас яг мод тарих одоо байршлыг маш сайн сонгох хэрэгтэй. Энэ бол өөрөө чулуудсан газар учраас тухайн энэ тарьж байгаа мод маань өөрөө яг хад чулуутай газар урахгүй үсэх гэдэг ингээд хэлжсэн. Яг л энэ зүйлийг хамаагүй байна одоо зүгээр тарихын чухал гэдсэн. Тарьж болно арчлаг ургуулах гэдэг нь босны чухал байж байгаа хэвээр. Аль нэг юмгээр улс төрийн оноо авахгүй байгаль дэлхийс үүдэл болохгүй. Одоо энэ чинь бол 1000 угсан нүх болсон байж байгаа. За өөрөө болохоор 27000 мод л гэж хэлээ. 27000 мод бол байхгүй шүү дээ. Тэгж худлаа ярьж болохгүй байгаль орчнысаад. За дараагийн нэг асуудал юу гэх юм бол Монгол улсын засгийн газар за тухайн орон нутгийн ажлын үйлчлэгээтэй холбоотой асуудлыг яхад тарих толгой бол маш сайн ажиллаж байна. Одоо юу гэдгээр их юм бол за амтнэр жишээ бол хүнээр жишээ авч юм бол одоо болохоо гэж байна. Амтнэр жишээ авах юм бол толгой нь маш тийшээ яваа ийшээ яваа тэгж ан амтнаа барьж идэ ингэж хөөөгөө зассан юм асаа гэдэг ингээд маш зөв шийдлүүдийг гаргадаг. Тухайн амт толгой тарихын сайн ажилладаг. Гэтэл яг нөө санаа бав сачин өгөхгүй хүчээр нөө шүд байхгүй. Нэг хоёрдугаарт нэхэр явъя гэхэр хөл байхгүй. За одоо юу гэдгийг зурм мурмаар одоо зурм мурм хэрэм мэрмээр тооцох юм бол нөгөө юм одоо хийе гэхээр гар байхгүй учраас самраа авч идэж чадахгүй. Ингээд төрийн бодлого шийдвэр яг тэр нүүдэн дээр бодлого тодорхойлох төвшөндөө маш сайн одоо төлөвлөгдөөд алсын хараа төлөвлөлт гэдэг буйнууд маш сайн ингээд ирээдүйн үчигээс маш зөв бодлогыг хэрэгжүүлэх гээд бодлого боловсруулад хөрөнгө батлаад байдаг. Энэ нь өөрөө болохоор яг хэрэгжих төвшөнд ингээд байхгүй. Энэ нь болохоор юу гэж хэлэх гээд нөө гэвэл 1990 оноос хойш одоо төрийн албаны улс төрийн нөлөөний улмаас төрийн алба чадамжгүй болчихсон. Дандаа ажлын байран дээрх тодорхойлтын дагуу тухайн төрийн албан хаагчулан ажилтан дунд доод түвшний одоо нэг бүр жижиг дарга зэрнэр бол ажиллаа хийж чадгаа. Дандаа дарга хардаг үстсэн. Энийг хийжүүл дарга юу гэх бол гэдэг ингээд иймэрхүү байдалтай. За яг ажиллаа хийж байгаа хүмүүс нь шаардлага тавиад явхаар нөгөө ямар нэгэн байдлаар лоббид ч юм уу юугаар ч ажил авсан нөхдүүд нь болохоор тухайн ёс зүйн дарга дээр нь очингууд танаа энэ хүн чинь миний ажлыг хийхгүй нэгүүд нөгөө дарга нь ажилтнаа дуудаад чи миний эсрэг ажиллаа гэдэг. Тэрний эсрэг ажиллах уул нь төрийн ажил хийхэд нэг хян шалгадаг хүмүүс нь ажиллаа хийхэд шалгалтаа стандартын дагуу тавьдаг. Ингээд нь ажлууд нь хөрсөнд бууж өгдөггүй. Зөндөө олон бодлого шийдвэр гаргадаг, төсөн мөнгө баталдаг. Өнөөдөр энэ нь болохоор биелдэггүй. За том төсөл хөтөлбөрүүд одоо юу гэдгийг орхон аймагт чинь том барилгуудын ажил, барилга зам засварын ажлууд ингээд сайхан яваад байна. За улсын хэмжээнд гэх юм бол маш том одоо нэг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг 30 жилийн түүхэнд хамгийн анхны одоо нэг бүтээн байгуулалт баялагийг бүтээж байгаа түлшний үйлдвэр байж байна. За сая шинээр нэг юуны шинэ нисгийн тийшээгээ шинэ хот барихаар ингээд төлөвлөд ингээд чинь энэ том ажлууд бол бүгд сайхан хэрэгжиж байна. Төслөөр ингээд том төслүүд нуршилж байна. Гэтэл яг иргэн аж ахуйн нэгжийг дэмжих, ажлын байрыг бий болгох, өрхийг дэмжих, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахтай холбоотой, бизнес эрхлэлтийг дэмжихтэй холбоотой энэ төсөв хөтөлбөрүүд
бүгд хөрсөнд бууж өгдөггүй. Миний харж байгаагаар миний ойр орчимд гэхээр тодтогч хэлэхэд би нэг 2 3 4 хүнтэй харьцаагүй, хонхор дотроо харьцаагүй, 21 аймаг 9 дүүрэг хүмүүстэй харьцдаг, бүх төвшин бүх салбарынхантай. Ингээд яхад тэднэрт бол үнэхээр төрийн бодлого шийдвэр, орон нутгийн бодлого шийдвэрүүд бол яг тэр иргэний ажил амьдралтай холбоотой үнэхээр хүрхгүй байгаад байна. Хүрхгүй байгаад нь гэхээр би одоо юу гэдгийг Орхон аймгийн застраа Бачаргал даргаыг ч юм уу Монгол Улсын ерөнхий сайд Лувсан намсны оюун эрдний шүүмжлээд байгаа ш. Яг та бүгдийн гаргаад байгаа бодлого шийдвэр зорилтуудыг чинь хэрэгжүүлэх дунд түвшинд энэ ингээ хэрэгжихээ байчаад байна гэдэг зүйлийг онцолж хэлж байгаа. Тэгэхээр 2022 оны 1 сарын 4-ний өдөр миний би одоо Улаанбаатар хотод очиж 25 дугаар сувг хэвлэлийн хурлын зааланд төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх гэх юм бол өнөөдөр актер том хууль инээдрээ баталгаасаа илүүтэйгээр яг одоо байгаа гаргасан хуулиудаа бодлогоудаа хэрэгжүүлэхэд дунд түвшин дээр байгаад байгаа гацаа чадамжгүй байдлыг одоо засаач. Ингээд нэгэнт одоо юу гэдгийг ажилтан нам нь өөрөө одоо эрх мэдлийн тэмцлээс болоод одоо зарим тохиолдолд гадны нөлөөтэй ч үж магадгүй. Энийг манайхан бол яг нэг дотроос хайгаад юм л заавж буруутан олох гээд Монгол ардын нам гэдэг. Бүхэл бүтэн намыг одоо улс төрийн эсрэг үзэлтэй намуудыг одоо нэг нам нь ингээд удирдаад явж байгаа юм гэж тийм юм байхгүй. Тэгэхээр би гадны нөлөөтэй юм л гэж харж байгаа. Ингээд хаглан бутраад ингээд хайдсан энэ цаг үед одоо байгаа засгийн газрынхаа үйл ажиллагааг тултлан дэмжиж үр дүнг нь тооцоод явах хэрэгтэй. Ийм учраас ив нэгдэл гэдэг чухал юм а гэдгийг хэлсэн. Гэхдээ нэг зүйлийг онцолж ив нэгдэл гэдэг нэрээр хууль зөрчил ёс зүйн хүмүүсийн толгойг хилээд явуулдаг гэсэн үг биш. Энийг ч одоо Монгол Улсын засгийн газар өөртөө бүрэн хэрэгжүүлж байна. Том одоо хулгай дээрмүүдийг 30 жилийн хугацаанд нэрвсэн хулгай дээрмүүдийг илчлээд явж байна. За дараагийн асуудал гэх юм бол Эрдэнэ төлбөртэй холбогдно. Нэг 25 улан баяр шиг гадаад мэдээний томч 20 юутай Эрдэнэ төлбөртэй холбогдно. Эрдэнэ төлбөрт одоо Отхон баяр, Инх болд, Болдбаатар гэдээ хуулийн хэлсэн дарга, Инх болд хүний нөөц хэлсэн дарга, түүний одоо нэг цэрэг нь дэд дарга гэх юм уу, орлогч дарга гэх юм уу, од гард. За үйлдвэрлэлийн бүсэлболохоор одоо тэр хувьдаа улсын буюу уурхаачдын хөрөнгийг зарчсан хүн байгаа. Тэр нэрийг одоо хэлээд өгөхгүй. Ингээд иймэрхүү хүмүүс болохоор өнгөрсөн хугацаанд хэдийгээр яг зүгээр нэг том одоо үзүүлэлтүүдийг уурхаан олборлтын үзүүлэлтүүдийг хангаа явсан ч гэсэн эцсийн дүндээ бид нэр баялагын төлөө биш хүний төлөө баялагийг яах гэж бүтээдэг вэхээр нийгмийн төлөө, иргэдийн төлөө, ажилчдын төлөө бүтээдэг. Тэгэхээр энэ яг нэг баялаг бүтээж байгаа хүмүүс рүүгээ одоо ажлын байрны дарамт за тэр од гард гэдэг нөхөр болохоор ажилтнаа одоо барьж авч зодж цогчжсэн гэдэг асуудал байдаг. За Отхон баяр даргын хувьд гэх юм бол одоо яг мундаг хүн байх л та. Гэхдээ шудрагаас ярьж байгаа ажлын байран дээр ажилтнанд шаардлага тавьж байгаа юм бол өөрөө тэр шаардлага хангаж чаддаг байж шаардлага тавих ёстой. Ягаад би энэ хүнийг онцолж хэлж байгаа одоо Эрдэнэ төлбөр 40 жилийн ой болсон. 40 жилийн ой медаль гэдэг нэг дөрвөн хэрэгстэй ингээд нэг юм юу хийсэн. Энэ маань өөрөө одоо яг нэг санаа нь болохоор нэг жоохон хүүхэд чинь энэ зүйлийг мэднэ л дээ. Ромп тоогоор бол нэг 10 гэдгийг болоо хэрэгстэй байдаг. Тэгэхээр яг энэгээр зүгээр л нэг хүүхдийн жоохон хүүхдийн сэтгүүл 10 чинь ийм дөрвөн нэг хэрэгс үүд юм чинь дөрвөн хэрэгс нийлэх юм бол одоо юу гэдгийг 40 болно гэдээ тодлол ингээд алдаатай хийчихсэн. За тэрний дараа 49% болохоор 49% маань 49% ирлүү. Тэгээд нүүд Эрдэнэ төлбөр хязгаарлалт хувьцаат компани маань төрөмжт үйлдвэрийн газар болсон. Ингээд хуучин нэрээр одоо медалийн авталт нь болохоор Эрдэнэ төлбөр ХХ компани 40 жилийн ойчлон юм хийж гисэн. Ингээд энийг одоо нэг алдаагаа яг хэвлэгдээд гараад төсөө зарцуулаад гараад ирсний дараа алдаатай болчингууд нь ирэмзээ дээр очиод ардлын бүгдийн тог хурдуулсан гэдэг байдаг. Хоёр одоо 40 жилийн ой медальтай холбоотой Отхон баяр даргын хариуцлагатай холбоотой, ажлын байранд дэх хариуцлагатай холбоотой тийм үү? Ийм хоёр том алдаа гэсэн мэт. Тэгэхээр Эрдэнэ төлбөрийн 40 жилийн ой медаль бол бүх медаль бүгд шивтэй арталт нь болохоор ирэмзээг нь токроор зоруулчихсан. Нөгөөд нь буруу хийсэн үг үсгээд дарахын зоруулсан байж байгаа. Нөгөөд нь дээдлэлт нь 40 гэдэг бол одоо ромп тоогоор бол урдтаа нэгтэй ардтаа x-тэй ингээд ийм байдаг. Одоо 1.12-ыг нийлүүлсэн дэж. Ингээд ийм нэг тоо бэлгэдлийн хувьд ингээд алдаа гарчихсан. За ингээд жирийн ажилтан хэрвээ ийм алдаа гаргасан байсан бол тэр бол ажлын байрнаас бараг халагдах хэмжээний хүртэл. За бараг нөгөөд нэг улсын орон нутгийн үйлдвэрээс гаргасан төсвийг нөхөх хэмжээний хүртэл торгууль хүртэл унж болох ийм алдаа гаргасан. Ийм хүн өнөөдөр ёс зурм яриад, ёс дүрм яриад, ажлын байрны сахилга бат хариуцлага яриад байж байна. За хүний нөөцтэй холбоотой тэр нэг орлогч дарга гэж байна. Хүний нөөцийн дарга гэдэг чинь өөрөө ажилтныг хайрлах, ажилтныг амар тайван ажлын байран дээр стрессгүй дарамтгүй ажиллуулах одоо чин зорилготой үүрэгтэй ер нь бол. Гэтэл ажилтнаа барьж аваад ингээд янз бүр болоод ингээд байж байдаг. За одоо Болдбаатар гэдэг байж байна.
Саяхан одоо нэг баримттай жишээ авахгүй одоо бас цагдаар өнө өргөлдөж өгөөчтэй тийм дадалтай болчихсон юм шиг байгаа. Тэгэхээр сая одоо уур хачин 2 дугаар 3 дугаар хороол гээд одоо баахан хувийн хаус үүж байна. Энэ нь болохоор одоо үндэсний аудитын газрын дүгнэлтээр олон тэр бум төгрөгийг санхүүжилтийг хууль зөрчөөд төсвийн хууль буюу одоо компаниудын одоо олон хуулийг зөрчөөд санхүүжилтийн Эрдэнэ төлбөрөөс хийлгэсэн. Тэгэхээр Эрдэнэ төлбөрөөс гарч байгаа удирдлагын баримт ч бодлого төлөвлөгөөтэй холбоотой бүх баримт бичгүүд болохоор өөрөө хуулийн хэлцээр явж байгаа. Хуулийн хэлцээний хуулийн дагуу биш вэ нү гэдгийг нь хяналт нягтлаад дарагдаа одоо хууль зөвлөгөө өгч байгаа ийм байгууллага. Гэтэл болохоор энэ юм зөрчигдчихсэн. Тэгэхээр энэ хүн бол өөрөө хуулийг мэдэхгүй байна. Хуулийг хэрэгжүүлж удирдлага одоо яг хуулийн удирдлагаас гарч байгаа бодлогын бичиг баримт тушаал шийдвэрний юмтай холбоотой зүйлүүдийг болохоор яг эрх зүйн талаас нь хамгаалж чадахгүй, хуулийн өрөнд хийлгэж чадахгүй ингээд ийм байж байгаа. Тэгэд иймэрхүү хууль хэрэгжүүлж чадахгүй, хуулийг хэрэгжүүлж чадахгүй, зөвлөж чадахгүй хуулийн хэлцээний даргатай. Хүн барьж авч зоддог, дарамтлагдаг, янз бүр болдог хүний нөөцийн даргатай. За захиргаа бодлого хүний нөөцтэй холбоотой тэр нөөцийн захиргаатай холбоотой дарга нь болохоор өөрөө ийм алдаа гаргачихсан. Бүр ажлын байр айгүй том хариу. Бүхэл бүтэн 40 жилийн ой медаль 40 жилээ тэмдэглэж байгаа түүхтэй байгаа тэмдэглэж байгаа одоо уурхачдыг сэвтэй төмрөөр алдаатай технологи одоо нэг дүрслэлтэй ийм медаль хийгдсэн ийм юутэй. За үйлдвэрлэлийн процесс дээр гэх юм бол үйлдвэрийн болон уурхачдын шудраг хөдөлмөрөөр бий болсон нүүр их хөдөлмөрөөр бий болсон улсад очих ёстой улсын хөрөнгийг хувьдаа шамжигдуулсан. Ингээд ийм хүмүүс болохоор Эрдэнэ төлбөрийн удирдлагын багт одоо хэрнээ ажиллаад байна. Энэ хүмүүсийг одоо юу гэдэг юм заримд нь одоо хуулийн хариуцлага хүлээх бах. Зарим нь одоо яг тухайн гаргасан алдаа дээрээ шийдэхэд дараагийн чаддаг сэтгэлтэй мянган залуучууд Эрдэнэ төлбөрт байгаа. Энэ залуучуудыг яг тухайлсан одоо тэр хүний нөөц дээр нь хуулийн хэлц дээр нь бодлогын газрууд дээр ингээд тавиад явах шаардлагатай байна. Ингэхгүйгээр энэ хүмүүстэй цаашаа хөтөлцөөд явна бол бүтэхгүй. За өөрийн туяагаад санхүү эрхлэн захирал байсан. Энэ хүнтэй болохоор би бол 2012-аас 16 оны хооронд Орхон аймгийн засгийн тамгын газрын ахлах ажилтнаар ажиллаж байхад энэ үнтэй анх танилцсан Сод Монгол компани одоо нүүдэн шатхуун төвийн станцын эрхлэгчээр ажилладаг байсан. Үүнээс хойш ерөнхийдөө би мэднэ. За ингээд энэ хүнтэй холбоотой юм ихэд бол одоо актер сайн муу гэдгийг яриад байгаа. Тэртээ дөрвөн монголчууд бүгдөө сайн муу гэж янз янзаар магт цаашаа ярьдаг. За ингээд энэ хүн болохоор нийгмээр одоо үндсэндээ Эрдэнэт даяараа тийм үү. Болохгүй байна, бүтэхгүй байна. Улс дээрээ болохгүй байна, бүтэхгүй байна. Ингээд нүүдэн ан базар мазар гэдэг нөө ёс зүг хүмүүстэй улс төрчтэй холбоотой. Ингүүлэн энэ төрлийн байгууллагт энэ одоо муу сайнаар хэлүүлэн ингэж ажиллах ер нь хэд бол ёс зүйн хувьд шаардлага байна уу гэж би харж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бол одоо ерөнхийдөө зүгээр юм хэмжээ эзэгтэй хааны алах балаатай эзний алба ээлжтэй гэж үү. Зүгээр л ажилласан тийм үү. Бадам шөрөн захиралтай ажилласан болсон одоо зүгээр ажиллаа өгöd дараагийн хүндээ их мэдлэг шилжүүлээд ажиллаа өгöd ингэж явж хэрэгтэй. Төрөлд одоо ингэ саад учлуулад байгаа юм шиг ингээд нэг албан тушаалтаа зууралдаад байгаа юм шиг их муухай харагдаж байна. За миний би 19 онд одоо 17 оноос эхэлтэй шудраг усны тэмцлийг тулд дэмжиж явсан байдаг. За шудраг усны тэмцлийг ихэд болохоор бадам шөрөн захирлаас бол дарамт ирсэн. Нэг бол чи гудамжиндаа гарч ягс гэдэг нь өөрөө болохоор Ухнагийн хөрөлсөх зандан шадар шудраг 5 гишүүн одоогийн ерөнхийсэд оюун эрдэнэ эсрэг одоо дэмжиж явж байгаа нийгмийн одоо хуулийн хүрээнд иргэн хүн ажилтан хүн одоо дэмжиж явж байгаа үзэл бодлоо илэрхийлээд үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалаад явж байгаа тохиол юм дээр болохоор нэг бол гадаанаа гарч ягс нэг бол дуугаа ажиллая гэдэг ийм шаардлагууд өгдөг. Ингээд дарамтанд орж ирсэн. За ингэж явж байгаа сүүлдээ ёс зүйн улс төрчдийн одоо занаа олон жилийн өмнөх занаа манай энэ дээр одоо хонгол монголоор явуулж шүү энэ дээр амьдралаа бодоор гэсэн одоо занаас биелэлтэй болж 2019 онд одоо 35-аас их холбож бичиж чадахгүй прокурор юу мөрдөгч нар хурандаа цолтой шүт бүр дээдлэн. За ингээд нэг хуулийн хуудуудаа хэрэгжүүлдэг прокурор 2021 оны судалгаагаар авилгад дэлгэцсэн салбарын дээрээс хоёр ч гэсэн шүүхийн одоо энэ нэг хуулийг хэрэгж хуудуудаа хэрэгжүүлсний үр дүнд болохоор хонголтой байсан байдаг. За энэс явхаас өмнө ажил хийж байхад тороолууд одоо улс төрчдийн тороолуудтай энэ бол иргэд бол нэг хактер намаа муулаад сайдад байхгүй байх. За тэгэхээр тороолууд нь одоо Эрдэнэтийн фэйсбүүкээр одоо нэр нүрээ нуугаад битүү юм бичсэн, доромжилсан, гүтгсэн. За Улаанбаатар хотоос одоо эвгүүр цэгэн байна гэж зариг марг гэдэг юмнууд ирсэн. За үүнтэй холбогдуулаад 6000 ажилтны тийм үү энэ сайхан Эрдэнэт буян төлбөрийн улсын одоо үнэ гэж сайлын үнэ гэж нэрлэдэг. Энэ байгууллага энэ хамт олонныхоо нэрийг сэтгэхгүй өөрийн хүслээр ажиллаа өгсөн байдаг байхгүй юу. За үүнээс хойш ингээд би 4 жилдээ одоо шудраг усны тэмцлийн үр дүн гэх юм уу да. Үр дүнд одоо ингээд ажилгүй ингээд явж байна. Нураах гэж явсан хонголтойгоо танилцсан. Ингээд иймэрхүү маш олон асуудлууд байгаад байна. Мэдээллүүдээ сайн өгөхгүй байна. Одоо яг тухайлсан өөрсдийнхөө одоо нэг хувийн амбицийг хөөгд, хувийн улс төрийн карьерийг хөөгд
ингээд Орхон аймаг гэх юм бол жишээ нь зөвхөн Орхон аймгийн албан ёсны зүйлүүд одоо мэдээллийн сувгуудаар эхлээд төрийн ажлуудыг мэдээлээд дараа нь тухайн хүмүүс одоо өөрсдөө мэддэг байх хэрэгтэй байна. Засгийн газрын хэмжээнд гэхэд төрийн хэмжээнд гэх юм бол дандаа нүүд хувь хүмүүсийн хувь улс төрчдийн сошиал хуудасуудаар засгийн ажлууд танилцуулагдаад байна. Уг нь одоо би тэр ганц улсын оронд байсан бол бүх ажлуудыг нэгтгэж зөвхөн засгийн мэдээллийн юмар гаргаад дараа нь албан ёсны мэдээлэл гарсан. Тэр тухайн хүний ажил биш тэр засгийн ажил учраас засгийнхаа ажлын мэдээлэл сувгуудаар ингээд маш сайн дэлгэрэнгүй хүрх хүрдэн урд нь ямар байсан одоо ямар байгаа хичнээн төр зассан ингээд хичнээн зарсан төгрөг нь хэдэн жилийн дараа ингэж иргэдийн амьдралд одоо дэмжлэг болж очих гэдэг зүйлүүдийг тайлбарлаж ингээд яахгүй зөвхөн одоо юу гэдгийг яг над шиг тийм үү фэйсбુક дээр нэг юм тавиад фэйсбુક дээр зүгээр тэглээ гэж нэг юм тэглээ гэж нэг юм. Өнөөдөр ард иргэдийн амьдрал одоо хэцүү байна санхүү мөнгөний чадхууд одоо доройтсон байна. Энэ бодлого тэр болгон сайт руу татаж ороод эн чинь дандаа нодон дата нэгж явж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээд ийм зүгээр линкийг нь хуул тавиад дээр нь гарчиг тавьчихдаг. Энийг иргэн орж үзэхийн тулд дата нэгжгүй одоо дийлэх нь. За яг нь мундаг хүмүүст бол одоо энэ юу яриа балаараа солиод байгаа датад интернетээр ямар үз чаддаг юм уу хэлэх баг. Гэтэл нэг иймэрхүү юмнууд байгаад байгаа чинь иргэд тэр мэдээллийг орж танилцж сайн үзэхгүй байгаа. Юуны хөрсөх даргыг ерөнхий сайд байхад бол нэг боломжтой юм байсан. Тэр болохоор засаг цаггаа сар болгон ажлын тайлангаа ингээд тавиа явдаг байсан. Яг энэ юмнуудыг зөв зүйлүүдээ ингээд жишг болгоод ингээд аваад явах хэрэгтэй байна. Аль нам нь хамаахгүй, хэн байх нь хамаахгүй зөв ажлуудыг дэмжиж явах хэрэгтэй байгаад байна. Иймэрхүү зүйлүүдийг хэлээ да. За тэгэхээр Эрдэнэ төлөвлөлт одоо байгаа удирдлагын багийг бол ер нь бол бүтнээрээ солих шаардлагатай. Энэ хүмүүс бүгдөө тийм одоо юу гэдгийг яг энэ тухайн ажлын байран дээр шаардлага хангасан мундаг лаг хүмүүс биш. Тэгэхээр шинэ хүмүүсийг яг Эрдэнэ төлөвлөлт тэгэхээр соль ихээр Улаанбаатар хотоос бага хүмүүс авчиж чихчих гэсэн үнэ. Ээлжид царцаа нарыг авчиж чихчих гэж байгаа зүйл биш. Ерөнхий захирлыг бол царцаа гэж биш. Энэ өөрөө төрийн өмч үйлдвэрийн газар одоо улсын онц чухал объект учраас засаг өөрөө ерөнхий захирлаар томилоод явах нь зүйтэй. Миний хувьд 2019 оны сүүлээр оюун эрдэнэ одоогийн оюун эрдэнэ дарга ерөнхий сайд тухайн үеийн засгийн газар хэрэглэх газрын дарга юу гэсэн гэхээр Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлыг төрөөс томил. За бусад захирлууд болон албан нараа бүгдийг 40 жилийн хугацаанд Эрдэнэ төлөвлөр өөрсдөө бэлтгэсэн хамт олондоо хүлээн зөвшөөрсөн хийсэн бүтээсэн зүйлтэй төлөвшсөн хорн гарчсан юм залуучуудаар томилоод явах зүйтэй юм гэдэг зүйлийг үзэг ярьсан. Тэр яг энэ практикаар ингээд явах шаардлагатай байгаад байна. Засгийн ажлыг хэрэгжүүлэхэд өнөөдөр бид нар болохгүй яад ингээд хайж болохгүй. Иргэн бүр аж ахуй нэгж бүр өөрийнхөө ажил амьдрал болж чадахгүй бүх зүйлүүдийг хэлж ярьж байгаа хэрэгтэй. За өнөөдөр 2023 оны улсын төсвийг анх удаага ард иргэдээр хэлэлцүүлсэн ди парламент зэсээр дамжуулан за энэ дээр одоо бизнес эрхлэгчид одоо хэдэн зуун мянгаараа байж байгаа. Иргэн гэхэд өнөөдөр хэдэн зуун саяараа байж байна. Манад хэдэн 2 3 саяараа ингэ иргэд байж байна. Гэтэл ди парламент 2023 оны төсөвтэй холбоотой санал маш хангалтгүй байсан. Иргэд орж саналаа өгөхгүй гадна бүрэн боломжтой болчихсон. За тэгэхээр би болохоор энэ дээр ургаад нэг зүйлийг хэлж байна. Яг төрийн одоо мэдээлэл авдаг, гомдол гаргадаг, санал хүсэлт хэлдэг, орж үздэг цахим энэ юмнууд болохоор бүгд үнэгүй байх шаардлагатай байна. Өнөөдөр төрийн үйлчлэгийг ил тод болгох хөнгөн шуурхай болгох иргэдэд ойлгомжтой иргэдийг мэдээлэлээр хангахтаа асар их мөнгө зарцуулж байдаг. Энэ мөнгө нь өөрөө болохоор яг төртөө холбогддог юмд нь бүгд төлбөртэй байдаг учраас тэр болгон холбогдож чадахгүй байгаад байна. Тэгэхээр яг энэ их төсвийг яг энэ төртөө иргэн холбогдож байгаа санал хүсэлт гаргах, мэдээлэл өгөх, лавлгаа мэдээлэл авахтай холбоотой энэ зүйлүүдийг болохоор бүгднийг нь үнэгүй болох шаардлагатай байна. Үн төлбөргүй, төрөөс даг хэрэгтэй. Наана одоо их том төсөв гаргаад хүмүүс эсэргүүцэх бол гэхдээ яг нөөдг нь үргүү зараад байгаа мөнгөний хажууд нь чинь чихээ мөнгө. За ингээд цаашдаа Монгол улс хөгжөө гэх юм бол ер нь цаашдаа Монгол улс хөгжих гэх юм бол улс төрийн намын тухай хуулийг нэн яаралтай өөрчилж зөв хүмүүсийг улс төрийн намууд руу орох боломжийг хангаж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоогийн явжсэн тогтолцоо одоогийн хуулиуд нь улс төрийн намын тухай хуульд нь юу байгаад нэ гэхээр дандаа чадамжгүй үзэл бодол байхгүй хин нэгэн даргын хамаарал одоо үзэл бодол байхгүй зөв уцсан хүүхэлдээнүүдийг нам руу бүр хуугаар нь оруулдаг. Одоо нийгэмд одоо яриа байгаа шүү дээ. Ерөөсөө нам дагах юм бол чадaltaй ч чадамжгүй ч байсан даргын бүгд долоогоо их юм бол лаг болдог. Тэгэхээр энэ юу хэлээд тэгэхээр ерөөсөө улс төрийн нам өөрөө юм чадамжгүй болчихсон. Улс төрийн намд орж байгаа болсон хүчин өөртөө нэг иймэрхүү маягаар бүрддэг болсон байна гэдгийг жишээ хэлж байгаа. За цааш нь ингээд энэс ургуулаа дахиад хэлэх юм бол улс төр өөрөө улс төрийн намууд өөрөө боловсон хүчний доройтолд очиж чадамжгүй болчихсон. Төрийн алба өөрөө боловсон хүчний доройтолд очиж орон нутгууд өөрөөсөө улс төрчд орон нутгад хүлээн улс төрчд байхгүй болоод доройтолд очиж. Тэр энийг бол яаралтай шинжил цаашаа явуулсан. За ингээд хоёр дахь одоонууд нь улс хөгжих гол юм нь юу гэхээр ингээд улс төрийн намын тухай хуульд одоо зөв хүмүүсийг оруулж ирэх боломж олцыг нь хангаад ингээд хийсэн тохиолдолд сонгуулийн тухай хууль. Сонгуулийн тухай хууль дээр би бол их олон жилийн өмнөөс ярьж байгаа сонгуулийн зөв шударга хэн нэгэн бизнес эрхлэл мууснаад хүмүүсээс хараат бус байлгах юм бол
сонгуулийн бүх төвчний бүх шатны зардлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс хийх ёстой. Энэ нь болохоор маш их тоо гарна гэдээ одоо иргэд эсэргүүцэж магадгүй. Иргэдэд нэг ойлгомжтой тайлбарж хэлэхэд өнөөдөр ёс зүйн хүмүүс төрд гарснаас болоод 30 жилийн хугацаанд ямар их одоо хэдэн их $80 хэмжигдэх одоо доллар хэмжигдэх хэмжээний одоо дард эдийн засаг бий болоод авилга хийл авах гэдэг цэцгэлжсэн. Одоо 10 сарын 28-ны өдөр улсын ерөнхий прокурор үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга улсын одоо дээд шүүх мөхөд тагнуулын ерөнхий газрын дарга марк гэдэг ийм хүмүүстэй холбоотой хэргийн жагсаалтыг одоо нэрсийн дурд жагсаалтын дэлгэж ийм их хохирол учирч байдаг. Тэгэхээр энэ том хохирол буруу хүмүүс, ёс зүйн хүмүүс улсын одоо сонгуулийн лоббигоор хайрцагны бодлогоор шатандаа ингэж гарч ирснээр улсад болон орон нутагт иргэнд ард иргэдэд аж ахуйн нэгжүүд ийм их хэмжээний хохирол учирдаг. Хэрвээ энэ хохирлыг багасгах юм бол бүх шатны сонгуулийг төрөөс даадаг болчих юм бол тухайн улс төрч тийм үү. Жишээ нь одоо би нэр дэвшлээ гэж үзэхэд хүнээс хэн нэгэн мөнгөтэй хүнээс мөнгө гуйх шаардлагагүй, хандаг авах шаардлагагүй. Хандаг аваагүй сонгогдсон хүн гэхээр хэн нэгний мөнгөтэй хүмүүсийн өмнө болохоор үүрэг хүлээхгүй. Тэр хүний одоо авсан хандив буюу төлбөрөө буцааж одоо ямар нэгэн байдлаар бусдын эрх ашгийг одоо хулгайлж төлбөр төлж хариу өгөх шаардлага. Ингээд ихээр төр цэвэрших юм аа. Ийм учраас улс төрийн намын тухай хуулийг шинжлэхгүйгээр Монгол улс цаашаа хөгжихгүй. За улс төрийн намуудаас одоо сонгуульд оролцож байгаа тохиол сонгуулийг бол одоо санхүүжилтийг 100% одоо төрөөс даадаг болгож ямар нэгэн лобби буюу хар бохир мөнгнөөс одоо салгахгүй улс төрд парламентд зөв хүмүүс орохгүй. За тэгэхээр энэ бүгдийг хийж зөв хүмүүсийг оруулж зөв хүмүүс зөв хууль батлана. Зөв хууль баталж тэр нь хөрсөнд буuna. Ингэж нүүдэн төрийн албыг одоо сайжруулж ёс зүйн хүмүүсийг холдуулж төрийн бодлого шийдвэр хөрсөнд бууж ард иргэд ажилдаа орлоготой үр хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч бизнесүүд нь одоо хөгжин дэвшлээд ингээд зөв бодлогууд хэрэгжээд явах юм аа. Түүнээс нааш бол хэцүү. Гэхдээ хэцүүгээд би хаяхгүй. Монголын засгийн газар түүний тэргуун Лувсан намсрын оюун эрдэнэ бодлого шийдвэрийг бол тултлан дэмжинэ. Өнөөдөр та бүхэнд одоо зарим зүйл нь одоо өөгөө өндөг шиг өнгөж байдаггүй. Ямар нэгэн алдаа шүүмжилж байгаа хүн болгонд байгаа. Зүгээр л олонний танил болсон, олонний юунд гарсан учраас ингээд асуудлууд хөндөж ирээд нь. Гэхдээ зөв. Гэсэн ч би дэмжинэ. Ингээд бодлого нь өөрөө цаашаа зөв байна. Одоо энэ шүүмжлээд байгаа хүмүүст би нэг хандчихлаа. Шин сэргэлтийн бодлого гэдэг номын бодлогын баримт бичиг уншиж үзсэн үү? Уншиж үзээгүй байх. Шүүмжилж байгаа ихэнх хүмүүс уншиж үзээгүй. За Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын баримт бичгийг уншсан хүн байхгүй. Ди парламент системээр одоо юу гэдгийг одоо асар олон хуулиудын төслүүд явж байна. Засгийн газар болон улсын хурлын гишүүдээс өргөн барьсан. Хууль санаачлал хэрэгтэй ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулиуд байж байна. Хилцүүлэгдэж байна. Саналууд авж байна. Ийшээ хандж байгаа иргэд ерөөсө гарын 10% хуруунд багтгаар. Хөлийн хуруу нэмгэл 20% багтгаар хүмүүс хандж байна. Гэтэл энэ хууль чинь өөрөө иргэн хууль батлах, хилцэх одоо бүх шатанд орох эрхтэй болсон бол энэ эрхээ өөртөө эдлэхгүй байна. Ингэчээд тийм хууль батллаа, ийм хууль батллаа, тэрний хэрэгжихгүй, энэ хэрэгжихгүй гэдэг ийм зүйлүүдийг ярих эрхгүй болсон шүү манайхаа бид нар. Тэгэхээр нөгөөдөө сэдв рүү ороо. Лувсан намсрын оюун эрдэнэ буюу Монгол Улсын төрөөс гаргасан бодлогын баримт бичгүүдийг уншаад хийж байгаа энэ юм байна, энэ юм байна, энэнийг хийх гээ яваад гэсэн чинь энэ болохгүй юм байна гэдэг ийм зүйлүүдийг ярих хэрэгтэй. Өнөөдөр жүжигдэж хэлэнчээ одоо өөрсдөө төлөө биш л дээ. Алиалагчд гэдэг эзэн бийгүй хэлсэн юмыг зүгээр өөрсөндөө хамаатуулаад зүгээр хэрүүл хийгээд гочиж улс төрийн зорилгоор хийж байгаа хэрүүл би бол харж байгаа. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх одоо хаалттай нийгмийн бузар буулайг шалгахаар хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга томилогдсон өдрөөс ахуулаад нөхдүүд болохоор би алиалагч гэж бид нар юм байна гэл ингээл яваад байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр алиалагч гэдэг чинь уг нь бол миний харуул одоо баг гавьяат гэдэг цол шиг санагдаад байгаа байхгүй. Тэр хэмжээнд хүртэл одоо нэг ард иргэдэг ингэ яаж байгаа. Ерөнхийдөө бол яг жоохон алиалагч хошгондог нөхдүүдийг ёс зүйтэй байгаарай гэсэн юм хэлсэн юм байл. Гэтэл өнөөдөр одоо зөвхөн одоо энэ жилийн хугацаанд энэ сарын хугацаанд л 400 гаруй хүн одоо автоэврийн ослоор нас орчихсон. Өчнөө олон хүн эрүүл мэндийн шалтгаанаар өвчихсөн. Украинд одоо эсэж байгаа одоо дайн гэдэг нь цэргийн тусгай ажиллагаа л да. Украинд нэг сарын дотор алагдж байгаа дайны гэдэг цэргийн тусгай ажиллагааны улмаас үргэж байгаа хүн амын тоотоо хацуулаад үзэх юм бол манай Монгол улс бүр хэд дахин давчихсан. Нэг сард зүү бусаар амь үргэж байгаа хүмүүсийн тоо. Энэ зүйлүүдэд ярих хэрэгтэй байна. Энэ зүйлүүдэд ярихгүй л одоо би гэлгүүгээд байгаа юм. Тэгэл ийм л байна да. Тэгээ тухай бүрдээ одоо хэл ярь төрийн одоо авилгалын газрын 110 дугаар утас байж байна. За засгийн газрын 11 дугаар байж байна. 11 12 3 төрлөөр мэдээлэл авч байна. Орхон аймгийн засгийн хамгийн газрын 70 35 11 эрдэнэ цэг юм байна гэдэг цахим хуудасуудаар авч байна. За тэр хотын зарчим албаны одоо ингээд болсон юмуд байгаад байна.
Иймэрхүү холбоотууд иргэн бүр сайн хэлж яар. Нэг үе явах юм бол дарга нар чинь үг сонсдог болчихсон. Зүгээр хүлээж ажил хэрэгцээг хүлээж авдаг болчихсон. Нийгмийн масс суур одоо ингээд ерөнхийдөө өөрчлөгдөж байна. Ингээд нийгмээ хүн болгонд дуурж ярьж хэлж зөвлөж дарга нар тэрийг ажил хэрэгцээг хүлээж авч ажил амьдралдаа тусчаад улс хөгжнө болохоос өнөөдөр нэм үү 4 жилийн албанчаар байсан ч ялаа байгаагүй ч ялаа. Тэгэд энэ юмтай үхэн хатан битгий зуурлаад чадахгүйгаа мэдэрч байгаа л яваад ирэхдээ одоо соёлын сайд гэж үж байна. Монгол улсын тэргуун баяны охин соёлын сайд номин нөхөр нь болохоор Монгол Ичдийн телевизийн захирал. Тэгэд одоо зүгээр л Монгол улсын засгийн газар бүхэл бүтэн сайд төрийн албанчаар зүгээр нэг нөхөр нь эхнэр нь орж ирээд орой орж ирээд нөхрөө буудан дээр унтуулсан орлуугаа авч явахгүй тийм үү. Ажлаа сайн хийхгүй тул орлуугаа авч явахгүй гэж ойлгол юм л. Тэгэхээр орлуугаа авч явах үлдээд явсан төрлөө нөхөр нь маргааш өглөө босон гутаа соёлын сайд огцор. Доороос нь иргэн орж яагаад соёлын сайд огцох хэрэгтэй мэгч чинь өчтөр намайг орлуугаа авч өгөө буудан зургатны урд буудан дээр унтуулсан. Тэгэхээр сайд огцор гэдэг. Сайдын одоо албан тушаал сайд огцрохгүй төрийн албан тушаал зүгээр нэг гэр бүлийн одоо юу гэдэг юм тийм үү? Ор хүнжил рүүгээ авч очсонгүй барьсангүй гэдэг юм асуудлаас болоод яригддаг хэмжээнд болохоор баячууд дороотцсон байна. Ухамсарын дороотод орсон байна. Тэгэд энийг хэлье да. Үнэхээр юм энэ юм бол. Тэр иймэрхүү хүмүүсийг бол чадамжгүй хүмүүсийг ёс суртахуунгүй ёс зүг хүмүүсийг бол тухай бүрдэн цэвэрлээд явах хэрэгтэй шүү. За ингээд төр төвшин төмөн олон амгалан байгуулдаг. Баярлалаа.